Энэ жил жишээ нь одоо өргөн баригдсан төсөв дотор ер нь 35 их найдаас ч 10 их найд нь бол бүтээн байгуулалтын ажлууд байгаа юм. 4.7 нь үргэлжилж байгаа, 2.7 нь одоо зээлээ санхүүжилт за үлдсэн 5.3 нь бол орон нутгийн нийслэлийн бүтээн байгуулалтад орж явж байгаа. За цаана ингээд 25 их найд урсгал зардал. Үүний ерөөсөө 3 салбар дээр л 20 их найд нь явд. Жишээ нь 7.2 их найд нь зөвхөн салхинд явчихж байгаа. Зөвхөн салхинд. Салхин нийгмийн даатны шимтгэлтэй яваад байгаа. За үүний 6.4 орчим нь манай үндсэн 3 нийгмийн одоо суурь салбар, эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгааллын салбарт мөн одоо 6.4 нь яваад гэж байна. За мөн дахиад одоо 5.8 нь одоо нийгмийн даатгалын шүү. Нийгмийн даатгалын одоо санхүүжилт татаасанд ингэж явчихдаг 5.8 их найд. Энэ гурав нийлээд нөгөө 24 их найдээ чинь 20 их найд нь болчихж байгаа. За бусд нь бол энэ төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааг одоо хэрэгжүүлэхэд шаардлагатай ийм зардлууд байх жишээтэй.